Залуу зөвхөн бүтээгч 2014 улсын уралдаан үзэгч та бүхэндээ үүдэж бүр 19 цаг 30 минутаас 1-р шатныхаа шалралтыг хүргэсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо үзэгч та бүхэндээ өнөөдрийнхээ нэвтрүүлгийг эхлүүлж байна. Залуу зохион бүтээгчдийн шин санааны жагсаалд хөвөрсөөр байна. Энэ жилийн уралдаанд оролцож байгаа хүүхэд залуус өмнөх жил дурддагдаж байгаагүй сонирхолтой өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүд олноор танилцуулж мөн бүтээлээ олонх нь боддоор хийж ирснээс үзэхэд бүтээл залуус маань уралдаандаа эртнээс бэлдэж орох басныг илтгэн. Дээрээс нь багш нь шаваа, ах нь дүүгээ, аав нь хүүгээ дагуулan баг болон уралдаанд оролцох бас нь бидний нэвтрүүлгийн бас нэгэн амжилт билээ. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааныг амжилттай зохион байгуулахад аймгаараа, сумаараа, сургуулиараа нийтэн оролцож, уралдааныг улам өрсөлдөөнтэй бүтээлж болгоход хувь нэмрээ оруулсан нийт аймгийн засаг даргын тамгын газар, боловсрол соёлын газрынханд зохион байгуулагчдын өмнөөс дахин талархал илэрхийлээ. Өмнөх дугаарт Дорногов аймгийн 3 баг бүтээл санаагаа амжилттай танилцуулж, ногоон гэрлийн эзэд болсон бол өнөөдөр Дорногов аймгийн сүүлийн баг болох 4 дахь баг шүүгчдийн өмнө гарахад бэлэн болжээ. Одоо бүгдээрээ хамтдаа мөнгөн шагааг угтан авцгаая. Мөнгөн шагаа. За залуучуудаа санаа удлаа, товчгүй тодорхой цаг илэрхийлнэ штэ. Мэдж байгаа хамгийн гол нь тэр чинь та нарыг дараагийн шатанд тэмцэх үгүй юу гэдгийг тодорхойлно. За бүтээл санаагийн зураг мөн үү? Мөн. За 3 минут хугацаа бий. За тэр эхний үедээ бол самбар арчигч байгаа. За самбар арчигч маань бол автомат болон механик асуусан ажиллагаатай. За тэгээд самрын дээд болон доод хэсэгт байрлах шулуун замаар хөндлөн чиглэл нэг болон хэсэгчил зарчмаар ажиллах эко самбар арчигч байгаамаа. За самбар арчигчны маань бүтэц гэх юм бол эндээ юм бариултай. Тэгээд бариулныхаа доотлолд усны сав суйрлуулж өгсөн байгаа. Арчигчныхаа цаадалд болохоор порлаантай. Порлаан дундуур ингэж гуурс гүйх байгаа. Яагаад гуурс гүйх юм бэ гэхээр энэ нацаасаараа эндээс усаан татаад бариулаар нь ингэж гуурс нь яваад порлаан дундуур гуурс нь гүйж байгаа. Тэгээд гуурсаа ингэж жигдэхэн цаалж өгснөөр порлаан маань жигдэхэн норж өгнө. Тэгээд тэр нь порлааныхаа цаадалд даавуутай байгаа. Тэгээд тэр даавуугаа ингэж арчигч порлаан маань арчигч самбар хоёрынхаа дунд шахагдаад цаадлынхаа альчуурыг жигдэхэн оргож өгөх байгаа. Тэгээд жигдэхэн оргож өгснөөр самбараа сайхан гоё орчиж өгөх байгаа. Ингээд энэ порлоо хийж өгсөний учир гэх юм бол одоо жигд бус гадаргууг орчих зориултаа. Хэрвээ чи анзаарсан бол бид өмнөх 1 2 3 4 жилийн хугацаанд би чамд хайртай гэдэг киног ярьж эхлээл тэр кинон дээр гардаг самбар арчигч нь гэж ярьсаар байгаа л тэгээд сүүлдээ самбар арчигч миний 13-нд багтгааргүй их олон янзаар хийгдэж орж ирээд бүгдээрээ явсаар байгаад ерөөсө хамгийн сүүлийн маркеринг гэд бичдэг штэ тий шилэн самбартай байгаа тэрийг ингээд юугаар арчдаг баяа тэр нь илүү хэлбэр юм аа тэгэхгүй энэ мотор ус ингээ тий тог захалгаа эрчим хүч энерги эвдрэл гацал амар хэцүү юм тэгээ нөгөө самбар дээр шингээ бичин штэ тий тэнгууд ингээл арилгацдаг тэгэл тал нь арилжлаа ахаад эхнээс нь бичгээд тэгдэг юм байл л дээ тэгсэн чи харин ингээд ингэж бичдэг байхгүй эхнээс нь тэгээд за энэ хэсгээр буруу алдаатай гэдэг тэр хэсгийг арилгадаг юм гээд цохоогоод аваад тэгсэн чинь ийм гартай ийм самбар авчираад бүр баларсан шүү дээ самбараас нэгэ гар гарч ингээд тэгсэн тэгэхээр одоо шүүгчд энэ ах нар нь өмнөх залуу зохион бүтээгчийн нэвтрүүлгийн 4 жилийн хугацаанд тэр олон самбарууд яагаад бүтээгүй одоо яагаад тэр шилэн самбарнд дэвшилдэгтэй вэ гэдгийг тайлбарлаж өгөх болно додор авсан шүүгч. За мөнхөдөө тайлбарчлаа дөө. Тэгэхээр яг олон шидлүүд байгаа. Уул нь бол явсараа сүүлийнх нь бол тэр нөгөө хатаасан шидлэр самбар гэдэг байгаа шүү дээ. Тэр нэр нь амар юм шиг байна. А зүгээр та хоёрын энэ самбар ачигчтай хэд хэдэн дутагтай тал бай. Нэгдүгээрт нь бол хэсэгчж арчиж болохгүй. Хоёрдугаарт хэсэгчж арчдаг болгоно гэж бодож. Яаж арчих юм бэ? Хэсэгчийн тулд ингэж үе ерөм мөр ачиж болгоно гэж бодож байгаа. Ингийн тулд нь штэ энд нарийнхан ингэж цоолоод нааш гох гаргаж ирнэ гэж бодож байгаа. Тэрийг нааш татаад ийшлүүлэнгүүт тэрийг үлдээн. Тэгээд хэсэгчилж арчдаг болгохын тулд юм тэглүүртэй хийж байгаа. Тэрийг ингээл татаал гаргаж ирээл нэг юмд ингээл тэглүүлчингүүт энэ наадлынх нь порлон татагдаад доотлынх нь юм уу ингэж арчаал. Эсвэл энийг мөрөөр нь арчдаг болгосон ч болгоно. Хэсгээ тэрүүхэн хэсгийг ингэж арчмаар шүү дээ. Үг арчмаар шүү дээ. Порлон дотор гуурс гүйлгэж өгч байгаа. Тэгээд гуурсаа ингэж жигдэхэн цаалууд өгсөн учраас энэ бол порлооны жигдэхэн оргож өгнө.
За миний дүү өстой нэр матросов шиг нэр өстой нэг тэр хайр найргүй хамгааллаа да зөв. Ягаад гэвэл чи өөрөө яг энэ дотор ямар байгаа юм бүгдийг сайн мэдэж штэ. А тэгвэл би ахын нэг юу гэлээ. Маш энгийн юмыг зүгээр энгийн чигээр л ихгүй хөндрүүлж удаад хэрэггүй. Бид нарт нэг надад нэг манай ах өнгөө ярьж ирсэн. Ямар нэг юм алдартай мундаг зохион бүтээгч бүх юмнаас тусгаарлаад айгүй мундаг телевиз хийж 20 30 жил ноцлож байгаа гарч ирээ хийчих. Тэрнээс амархан юм хийчихсэн байгаа байхгүй. Тэр хүн хайран 30 жил хэрэг. Миний дэ одоо энэ яг юм хийх гээд байгаа энэ юм арай нэг өөр юм чиглэл мэдөө. Өөр одоо энэ танах ганцхан л санаатай юу? Өөр тийм үү. Тэгэхээр хойдон жил мэдөө сайн бодож байгаа. Өөрийнхөө эргэн тойронд тохиолж байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэх гоё шийдэл болоо ороод ир. Заа юу. За ингээд шүүгчдийн гэрэл асах хэвээр шүүгчдийн гэрэл энэ яг юм автомат самбар дандаа улаасах юм аа. Бид нар мэдж байгаа сүүлийн 4 жилийн хугацаанд. Гэхдээ та хэдд бол багийнхантайгаа хийх ажил биш шүүдээ байгаа шүү. Мөнгөн шагаа их авсгаатай оролцогч эхний санаа нь бүтлгүйсэн ч уралдаан үргэлжилж байх хугацаанд дахин нэг санаа боловсруулад ороод ирсэн. Гэхдээ энэ санаа нь ногоон гэрэл авч чадах болов хамтдаа харцгаая. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Эхний санааг танилцуулсан. Одоо багаараа дараачихаа гутлын тоос арчигч гэдэг бүтээлийг танилцуулах чаа тийм үү? Яагаад энийг хийх болсон бэ? За энэ бол тэгээд хөгшин настай хүмүүсийн төртөөс зориулж хийж байгаа. Гутлын тоос арчих зөндөө амархан аргууд байдаг. Зүгээр альчуураар арчаал нэг бол шүүр чигмар гүвэл өмнөх жилүүд орж исэн хүүхдүүд зүгээр хөлөө хийж аваад ингээд гүйл. Тэрийг бол хөнгөвчлж байгаа гэдэг утгаараа. Бүр амархан болгосон гэсэн үг. За 3 минутын хугацаанд бүтээлээ танилцуулаарай. За тэр дараагийн бүтээл бол гутлын тоос гэж байгаа. За энэ бол ингээд энэ дээр юм хавтантай байгаа. Тэгээд одоо хүн ингээл энэ хавтан дээр ингээд хөлөөн тавингууд доош нь энэ пүршин агшаад энд контакт үүсэж байгаа. Контакт үүснээр ийш нь юугаа жанаам руугаа тог өгнө. Тэгээд хоёр араан дээр жанаамаа байрлуулад тэгээд хоёр араа маань харьцсанаар ингээд дотгошоо эргэж гутлынхаа тоосыг гүйх байгаа. Тэгээд бас эндээ юм хуримтлагдсан тоосыг авах шургуулгатай байгаа. Бас юундас давуу талтай. Нэгт настай улсуудаас одоо штэ улсууд хөлөө гутлаа ачих боломжтой. Хөлөө ингээл өргөөд байна гэж байхгүй ш настай улсууд бол. Хоёрт их хамт зүрмөнгөөр бүртэн. Хэдэнд өргөө юм одоо? 70-80 мянгаар батж орч байгаа. Паах тэгээ хямдах юм уу? Одоо энийг хэрэгцэн гутлын тоос хөвчөөд юм билээ. Тэрийг би бас үзчихсэн. Тэгсэн тэр бол одоо үнийг нь асуулаар 350 мянгаар орж иж байгаа. Бүр гайхамшигтай өндөр үнэтэй юм байна тийм ээ. Тэгэхээр энэ бол тэрийг бол хамаагүй хямд үнэтэй байгаа. Тэр болохоор бас ингээд мэдэрдэг. Тэг ингэж хөлөө өргөж үж арчихаар юм билээ. Ингэж ганц мэдэрдэг болохоор жоох үнэтэй нүггүй. Мэдгүй тэгээд тэр бол ингэж хөлөө өргөж үж арчихаар юм билээ. Ядаргаатай тэгээ хөлөө өргөөд арчиж химээд юм чи. Тэгээ тэр бол тэгэл хөгшин настай хүмүүс бол тийм хөгжлийн мэргэжилт улсууд л ингээд хөлөө ингээ өргөөд арчаад байна гэж бол байхгүй. Тийм учраас манайхын бол тэрийг нь хамгийн гол нь хөгшин настай хүмүүс зориулсан бүтээл биш. За шүүгчдээс асуулт. Моторууд чинь ямар хүчлээр яаж ажиллах вэ? Зүгээр 200 мотор. Цахилгаан мотор нь цахилгаан хөдлөөр гэж хэлнэ те монголоор. Тэгээд би тэрний ажиллах хүчлийг л асуусан. Яг гоо тэгээд шууд моторын гол дээр юу ч байрлах юм бэ те? Тоосгүй хөвч одоо тэр парлон ч юм уу үгүй тэн дээр юу хийх хэвчтэй. Үгүй нэг сэсгэрдэн материалтай нэг тийм даваад нэг машины нөгөө ингээд тоос арчдаг юм байдаг да. За. Тийм юмар хийнэ гэж бодож байгаа. Тэрийг ингээд энэ урт гол дээр ингээд өгүүлж байгаа. Тэгээ нөгөө дотгошоо ингээд тэргүүлж гутлынхаа тоос гоо. Та хоёр одоо түрүү одоо санаагаа нэрээстэй зөндөө баатарлагаар хамгаалсан юм чи одоо энэ дээр бол одоо Хамгаалахгүй байсан ч тэмцэнээс. Гүү. Хийлгэж үзүүлэх хэрэгтэй. Санааг нь махаа мөргөө. Нэг ногоо тоос ялангуяа ягчаад гутлаач чи өөрийнхөө хандлуу ядаж чи та хоёрын чинь гэхээр бүр тэр аваараа бужигнуулах гэдэг юм хөндлөө ингэж ирэхээр. Гүү. Энэ бол зүгээр эн чинь нөгөө тийм хүчрэгөө хүчтэй жанаан байхгүй юм чинь. Тэр бол хамаагүй тоос ингэж засаад байна гэж байна. За ахын тэр талаасаа ерөнхийдөө бас наатахаа ер нь жоохон хараараа заа. Юм гүөх гэж байгаа юм чинь нэг газар руу заавал авсан юм нэг газар руу хийх шаардлагатай баг тий. Биний хувьд болохоор тэрэн дээр яг шийдэл талаас бол байхгүй байна. Оо ямар юу юм бэ? Одоо
Улаан асуул унчих гал ногоон асуул тэнцчих гэлээ. За тэгээд сайн оролдоод үзье. Маш Хийж өөртөө даваг талаа гаргаад. Янз ч тий. За зөвхөн шүү дээ. Одоо зөвхөн үстэй. За 2 дугаар шатнд Гэдэг чинь цахилгаан үүсгдэг зүйл хэлж байгаа. Та нар чи цахилгаан хэрэглээд механик хөдөлгөөн гаргадаг юм хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр механик хөдөлгүүр байхгүй өөр нь мотор. мотор, динамо хоёр чинь тусдаа хоёр юм байна л. Жанаан гэдэг чинь дугуунд байдаг шүү дээ. За Механик хөдөлгөөн цахилгаан үүсгэх гэдэг авч шүү. Бүтээл авчираад үзүүлэхдээ дээрэс нь динамо мотор хоёр юугаар ялгаадаг ярьж өгч. Заавал ярьж өгч зөө. Амжилтсаа. Дундгой аймагаас манай нэвтрүүлгийг зорин ирсэн мөнгөн шагаа маань өөрийнх нь санааг танилцуулаад бүтээлээр 2 дугаар шатанд орох эрхийн бичгээр шагнуулаад гарч ирж байна. Бүгдээрээ халуун алга ташилтаар баяр хүргэе. За. Бүтээлээр танилцуулаад 2 дугаар шатанд орох эрхийн бичгээр шагнуулсан чинь нилээ яарсан гарч ирж байна. Хаашаа яарад байгаа юм? За баярлалаа. Хаашаа яарсан? Маш их баярлалаа. Маш их баярлаад яарсан уу? Би та хоёрыг гүүгээд гараад ирэхээр нь газ одоо яваад бүтээлээ хийх гэж байгаа юм бах гэж бодлоо. Дундгой аймагт хоёрыг хүлээж байгаа ар гэрийнхэн болоод дэмжсэн бүх багш нар найз нөхдөд хандаж юу гэж хэлэх вэ? За бүтээрийг дэмжиж байсан бүх багш болон гэр бүлийн найз нөхөд дундгойгоохондоо баярлалаа гэж хэлье. Маш их бидний дэмжсэнд маш их баярлалаа. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх, хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Бид нар бол ер нь технологи талдаа ер нь их холбоотой хүмүүстэй. Тэгээд тэр юугаараа тэгээд залуу зохион бүтээгч орё гэж хийсэн юм. Та гурав нэг өдөрт хамтдаа байхдаа юунд илүү их цаг зав зарцуулдаг вэ? Ихэвчлэн шин санаа, тэгээд шин бодол, шин технологи, шин бүтээл. Одоо эрхэм үзэгч та бүхэндээ шинэ Монгол сургуулиас оролцож байгаа зохион бүтээгч Ингүн ямар бүтээлээр багийнхантайгаар оролцож байгаа вэ? Би олон ажиллагаат машин зохион бүтээсэн. Ямар ажиллагаатай гэдгийг ярихаас өмнө яагаад энэ бүтээлийг зохиох болсон бэ? Ийм ер нь машинууд том авартай ийм маш үнэтэй байдаг л да. Тийм. Тэгээд бид нар ийм жижиг аврын аюул багтай. Тэгээд хямд Энэ машин маань нэг мотороор эрдүгтрээр бүх юмнууд руугаа холбогдож ажиллаж байгаа. Бүтээл танилцуулах юм уу? тий. За 3 минутын хугацаа явуулаа. Мотороос гарсан үчин эрдүгтрээр дэмжиж салаалаад тэгээд токрын машин уруу хөрөө тэгээд өрөм зүлгүүр гэх мэт нөгөө машинууд руу очино. Тэгээд өрмөө энэ машинаа босгож байгаад ингээд токрын машинаа өрөм болгоод хуургадаг. Тэгээд нэг мотороор хийсэн тийм багч байгаа. Би одоо та нарыг бол зэвсгийн эрдэм уу та. Токрын машин харагдаад байгаа юм. Юугаар амд юм бэ? Энэ токрын машин, уран хөрөө дээрээс нь өрөм зэргээр багтж байгаа. Тэгээд тэр болгоно энийг ахын зорилгоор бас хэрэглэж болно. Ахын зорилгоор хэрэглэхдээ трансформатор ашиглаж 12 вольтыг 220 вольт болгоод ашиглал бүр хэмнэлттэй болно. Хоёрланд 220 шууд байгаа юм шууд 220 л хийчихсэн. Заавал 12-ыг. Тийм учраас харин 12 вольтээр хэрэглэх юм бол хямд тусна. Зүгээр аккумулятор тавиалдаг бол тэрийг өсгөгч тавиалдаг тэгээд. Аккумулятор дараа нь 220-оор буцаад сэргэлэх үү? Үгүй. Санаа бол зүг байна. Зураг мурга ингээд зураад бас нэлийн цаг зав хөдөлмөр зарсан байна л да. Та нар анзаарсан бол нодлонгоос хойш энэ манай нэвтрүүлгийн ивент тэгч Монгол Базаалт гэдэг компани яг ийм Юнимат гэдэг яг ийм олон үйлдэлтэй ийм хөөрхөн хүүхдийг хийд аюулгүй ажиллагаатай хамгийн гол нь та хэдэг бодоход аюул. Одоо яг уруу хөрөж захт ингээ барингуут өөрөө мэдрээ зогсож чинь токрын машин дээр утганы эвгүй лав орвол зогсчдаг ийм олон Юнимат education гэдэг ийм китүүд аваад ирсэн баг. Тэгэхээр танай сургууль одоо энэ захирал одоо хэрэг үзэж байгаа бол энэ хүүхдүүдтэй ядаж нэг энэ Юнимат бэсикийн ч юм уу үгүй бол энэ классикийн ч юм уу аваад өгчвөл энэ шууд сурталчилгаа яваад байгаа юм шүү. Энэ зохион бүтээгч байгаа хүмүүс энэ машин дээрээс санаа авах хэрэгтэй. Одоо энэ хийжүүд нь яаж игдсэн байна? Ямар төвөгтэй олон деталууд ордог юм байна? Яаж аюулгүй ажиллагаа хангасан байна гэдгийг ингээ үзэх хэрэгтэй.
Тэгээ яг одоо та нар бол яг энэ дээр хийж байгаа энэ Юниматын санааг л давтаж шийхэд байна л да. Гэтэ магадгүй та нар энийг аваад үзвэл Юнимат дутуу юм байж болно шүү дээ. Тэн дээр та нар сайн ажиллаж байгаа хойч жил Юниматын энэ ингэ дутуу бат бид нар нэг ийм шийдлэр ингэ юм зохион бүтээчлээ. Тэгээд аваад ирвэл. Түүнээс 2-3 сарын дотор ингэж хийхэд бол бас арай л амжихгүй ба. Бид нар энийг хийж байгаа гэхээр Юнимат ч маш их үнэтэй. Тийм тусдаа байдаг. Тэгээд овер ихтэй. Тэгээд нэг хайрцагт бүгдээрнгийн тусд нь л хийсэн болохоос зүгээр л нэг хайрцагт байгаа шүү. Тэгэхээр чин биднэрийнх болохоор бүгдээрнгийн хооронд нийлүүлсэн нэг хөлгөөрөөр ажилладаг олон төрлийн багаж байхгүй. Тэгвэл хардаа тэр Юниматын одоо хамгийн жоохон тэр плеймейт гэдэг нь яг та хоёрын энэ шиг хөлгөөрийнхаа нөгөө гол дээр зүлгүүртэй, токрын машинтай, хөрөөтэй, босоомод нь яг энэ арай жоохон өөрчлөлт болсон байна. Энэ зургийг үзэж болно за. Тэгэхээр бас салангад биш шүү яг нэг ийцтэй. Тийм тэгэхээр очиж цай үзээрэй мэдээ өнөдөө. Бүгд хамт олж тоглох юм уу Юнимат дээр? Энэ шүү дээ. За болдоотор шүүгч сандаа хэлэх бах. Одоо бүгд нэг мотороос аваад байгаа шүү дээ. Редуктор тавиад ирэхээр бүгд эдэрч нэг хурдан дээр ажиллах. Ядаж дор айл зорлтын 3 мэдрийн ялгаа салгааг нэлийн таниад ирэх байх л та. Тэр утгаараа ер нь бол юм хийлгмээр байна. Тэгэхдээ яг одоогийн энэ хийзээр явах гэхээр нэгдүгээр сая бол санааны хувьд болохоор ялгарх ямар нэгэн давуу талыг гарахгүй болохгүй шүү гэдэг анхааруулгыг өгчлөө шүү дээ тийм ээ. Тэрэн дээр заавал өөрсдийн бүтээлийн нэг ялгарх давуу талыг гаргаж ирээд болж игэл та бүгдийн үеийн насны хүүхдүүдэд яг энэ зүйлийг бас хэрэглээг нь гаргаад ашиглацгаар сургалтын стенд тим хэлбэрээр ашиглаж болцохоор тим зүйл рүү бүтээлээ чиглүүлэн хөгжүүлэх боломжтой юм аа гэж бодож байна. За шүүгчд одоо өөрсдийнхөө дөнгөж хэлсэн санаа бодлыг гэрдээр илэрхийлж яагаад техникийн ноон гэр тасцсан байна. Яг яаж ажиллах юм бэ? Зарим нь өндөр эргэлттэй, зарим нь эргэлт багтай, зарим нь хүчний юмнууд хийж байгаа учраас яг тэр талаар нэг сайн зэгцтэй ойлголттой болгох юм даа. За. За миний хувьд бас нэг хувилбарыг чи үзээч. Өөрөөр Юнимат дээр аль алин судлаад та нар өөрсдийн хувилбарыг гаргаад үзээчих заяа. За нөө гайхамшигтай зохион бүтээгчтэй бид 2 дугаар шатанд уулзах юм байна. Уулзахдаа бүр бүтээлээр нь турчин тоглоно тийм ээ. Амжилтсэ. Яг юун дээр зөвлөлдсөн? Тэр олон төрлийн ажиллагаа тэгээ Юниматтай их адилхан байна гэж хэлсэн. Тэгэхээр одоо тэрнээс арай өөр болгохын тулд та нар яах вүлээ? Шин бүтээл нэмнэ. Шин Юнимат дутуу юм байж болно. Тэрийг бид нар нэмнэ. Нөхөн. За шинэ Монголоос оролцож байгаа энгүү ахлагчтай багийнхантай амжилт төсөө 2 дугаар шатанда бүтээлдээ илүү дэлгэрэнгүй болгоод хүрээд ирээрээ эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Маннис групп үн цэнийг цогцлоо. Үзэгч та бүхэндээ бид нар 1-р шатаа хүргээд нэлээд хугацаа өнгөрлөө. Гэхдээ зохион бүтээгч тундрахгүй байна. Дараагийн зохион бүтээгч бол Ням Дэмбэрэл юм аа. Хувьд нийтийн тээврийн том урын автобусанд тоноглогддог одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн зэртэй иргэд бууз суухад зориулсан тийм налуу зам тавцсан гэсэн тийм бүтээлээр оролцож байгаа. Энэ бүтээлд бусад өөр мэрэгжлийн хүмүүс танилцуулсан юу гэж үнэлсэн бэ? Одоогоор санаагаа гаргачаад тэрэн дээрээ ажиллаж явж байгаа хүмүүст танилцуулж хянуулаагүй тийм. За таньдаг хүмүүс багаа өөрчилсөн, багийн ахлагч өөрчлөгдсөн орж ирж байна. За намайг Ням Дэмбэрэл гэдэг Экологбус компани автобусны үйлдвэрийн инженер хийдэг. Бям сайхан Экологбус компани автобусны үйлдвэрийн инженер. За яг бол таньж байгаа үстэй тийм ээ. Бацээ гэдэг Танаймс компани өрмийн цахилгаанч. Таамс нодлон жил төрүүлсэн. За одоо тэгээд тэр бүтээл маань одоо практикт хэрэглэгж байна уу? Хэдийг хийвэ? Ер нь тэрний сураг алдарчаад байгаа зүгээр. Нэг тийм ганц ширхэг юм үйлдвэрлэгдээд тэгэл нэг шагнал аваад дууссан юм шиг надад санагдаад байгаа юм. Бид нар бас энэ талаар бас нэлээд хөөцсөн л доо. Тухайн юм нь болохоор одоо нэгээс нь жаахан ингээ амар гоё бүтээл босоод ингээд одоо бүрэн ажиллагаанд орчоод тэгээ хотод ингээ улаан яг хэрэглэх боломжтой болцсон байсан. Тэгээ яг үннийг хэлэхэд нэг хотын удирдлагууд хотын ингээд яг хамарж исэн юм маань яг цаг тухайн үед амар гоё ярьжсэн боловч яг буцаад энэ бүтээлээ нэг Монгол инженеруудын хийсэн бүтээлийг хэрэгжүүлэх гэдэг юм дээр яг улс маань өөрөө тутмаг гэдэг юм лээ. Тэрийг бол яг бод жишээгээр бол үзсэн. Хэрвээ энэ югд ингээд цаашдаа захиалаад тэгээ өөрчлөх юм бол өөрчлөөд ингээд цаашдаа хэрэгжүүлээд энэ бүтээлийг хийхэд бол манай компани талаас ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр яг одоо цэвэрлэгцээ үзэж байгаа үзэгчдэд за яг тэр албан тушаалтанд нь хандаж хэлэх боломжтой. Хэрвээ хэлэх үг байвал тийм ээ. Тэр камерыг харж байгаа.
бүх удирдах шатны хүмүүс харсан байх гэж бодож байгаа. Гагцуу буцаагаад энэ бид нар энэгээр бол мөнгө олох гэж энэ бүтээлийг хийгээгүй шүү дээ. Тэр бүтээлийг улс нийгэмд хэрэгтэй бүтээл хийж Улаанбаатар хоттой ашиглагдаад тэрнгээр одоо хотынхаа нэг асуудлыг ч гэсэн шийдэд яваасаа гэсэн зорилготой бүтээлийг хийсэн. Гэхдээ яг нэг гэхэд бол дэмжээгүй. Оршил хэллэгүүгээр 3 минутын хугацаанд нийтийн тээврийн үйлчлэгээний том аваргын автобусыг тоноглох за бүтээл санаагаа танилцуулах юм аа. За 3 минутын хугацаа бий амжилт хүсье. За манай бүтээлийн нэр бол одоо нийтийн тээврийн үйлчлэгээний том аваргын автобусанд тоноглогдох тэрэгцэртэй иргэдэд зориулсан зам давцсан гэж бүтээл байгаа. 20 болон түүнээс дээш нийтийн тээврийн эрхлэлтэй байгууллагын одоо 10-аас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэрэгцэртэй иргэд бууз суух болон зорчгоо зориулсан тоноглолттой байна. За тэгээд тухайн байгууллага нь энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд одоо улсад тодорхой хэмжээний мөнгө төлөөд тэр мөнгөний санд хөрвүүлэгдээд тэр мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулагдана гэсэн тийм одоо хуулийн заалт 2007 онд энэ автотээврийн тухай хууль нэмэгдсэн байдаг. Тэгээд одоо энэ 7-8 жилийн өмнө ийм заалт нэмэгдсэн хэдийч одоо өнөөдрийг хүртэл манай улсад одоо энэ тоноглолтын автобус нэгж байхгүй. Одоо эхний ээлжинд бол тоноглол маань одоо шатны гишгүүрүүдэд ихвэгдсэн байдалтайгаар байж байгаа. За хийн цилиндрүүдийн тусламжтайгаар одоо коноп дарахад наашид дэлгэдэж гарч ирээд одоо хоёр шаталсан гишгүүрийн оронд налуу зам давцсан бий болоод тэрүүгээр тэрэгэн зэртэй хүмүүс маань саадгүй бууз сууж боломжтой болно. Тэгээд автобусын дотор орсон өнөө одоо 1000-ыг харьцах 800 хэмжээтэй ийм бүс байрлаа. Тэн дээр бол тэрэгэн зэртэй иргэн маань саадгүйгээр жимд очиж явахаар тэгнэг юм нөхцөлтэй байгаа. За одоо энэ дээр бол үзүүлсэн байна. Тэрэгэн зэртэй иргэн ийшээ ороод энэ дээр энэ хэсэгт байрлнаа гэдэг. За зам давцсан маань автобусанд тоноглогдоод эхний гишгүүр маань 8 градус, дараагийн гишгүүр нь 19 градус ийм налуутаагаар ажлын үед байрлнаа гэсэн зургийг оруулсан байгаа. За тэгээд энэхүү бүтээл маань одоо яг тавцангийн хэсэг, хийн цилиндрүүд, за тэгээд ерөнхий хараам гэсэн ийм ерөнхий гол сүлээр бүрдэх байгаа. Сумгаа хүн маань ямар нэгэн тусалцаа үзүүлэх юм алгаш зүгээр налуу болгоод өгчлөө тэгээ гарчна гэж тий. Тэгээд тиймэрхүү байдлаар ингээ ажиллахад нөгөө одоо хүн төрөөд өгдөг байхгүй артлаас нь. Гэтэл анх төрж байгаа хүн бол тэрийг төрөхөд хийвгүй байдаг байхгүй. Хүчээ зүгээр байхгүй. Тэгэхээр энэ дээр бүтээлээ сайжруулах үүднээс юу гэхээр хажуу талд нь хаалгатайгаа хажууд ийм бариул нь шүү дээ. Тийм бариул хийгээд өгчвөл тэр хүмүүс чинь өөрсдөө надаас хамаагүй дээр татаад өөрсдөө гараа авчдаг байхгүй. Надаар жоохон дэмнүүлээ те. Тэгээ ороод автобусан дээр орж штэ. Тэгэхдээ тэнд нь бас нөгөө хажуу талд бэхэлдэг тийм тоорносны механизм байлаа зүгээр юм л. Одоо энэ автобус явж байгаад инерцээр ингэ зогсон шүү дээ. Тэгэхэд нөгөө хүн чинь гараараа тоорнолж байгаа шүү дээ. Тэрийг нь бодолцоод бас хажууд нь тийм бэхэлсэн юм хийвэл их зүгээр хөтөл. Маш хэрэгтэй хөтөл шүү дээ. Энэ нөгөө ороход болох нөгөө хаалга нь өөрөө хоёр талтай барилттай. Одоо энэ яг экобос автобус маань өөрөө хоёр талтай. Эхний шатны налуу нь болохоор маш бага боржуудаар тулаад маш бага байгаа. Гарацын өнцгөн. Тэрэн дээр бол хүн зүгээр ингээд тэргээд түрээд хангалттай гарах боломжтой. Хоёр дахь шатлаас эхлээд ингээ жаахан өксөр болоод ирж байгаа. Тэрэн дээр болгоно хаалга нь өөрөө хоёр талтай бүрэн бариултай. Тэрэн дээрээ тулгуурлаад гарах боломжтой. Гэхдээ ер нь бол цаашдаа ч гэсэн яг иймэрхүү байдлаар нь бол сайжруулах боломж байгаа л да. Чадварлаг залуучууд бас ингэж нэг болж тэ баг үүсгэж байгаа надад бас их таалагдж байна л да. Ер нь бидэрт биеиндээ байгаа давуу талуудаа нийлүүлж ижил одоо үнэхээр юу чаддгаа энэ нийгэмд бас харуулж хүлээн зөвшөөрөхгүй л одоо болохгүй тийм л үе цаг үед л ер нь бол байгаа байхгүй. Тэр утгаараа үнэхээр энэ дээр та бүхэн өөрсдөө бүрэн дайчилж энэ бүтээлийг одоо яг хэрэглээнд нь гаргаасаа гэж хүсэж байна. Хамгийн гол миний хувьд болохоор яг тэр хийцэн эсхийг ерөнхийд нь харахыг хүсмэл ч яг одоохонд бол юу вэ те зурган дээр яг суултын эсхий эдрийг бол нэг тодорхой гараагүй байх шиг байна. Айлсвал зургийн хэмжээнд бол гарцсан байгаа юу? Энэ автобус маань өөрөө яг давхар юутай шаталтай шал нь өөрөө. Тэгээ хойдолтой бол угаас ингээд яг тэр тулгуур болоод уртал нь өөрөө тэнцээ яг нөгөө тухайн реклцэн бүс маань өөрөө тухайн одоо тэрэгцтэй иргэн маань ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийхэд тойрох хүнсгүй. Тэрэн дээр одоо урдаа ингээд бүрэн бариултай. Тэрэн дээр яг нөгөө саяны хил дээр тоормзын системийг бас яг давхар шийдээд өгч бол. Гэхдээ миний хувьд болохоор зөвхөн анхаарал татчихаас тэгэл давхар шалны алт одоо тэр цаагаар явж байгааг орж явах үед энэ шалны юу чинь юу байх хэвчээ доогуур нь орж байгаа хийц байгаа шүү дээ. Орж хийц эргэж наашаа гарч ирэхдээ яг гарсан төвшнөр биш эргэж энийг энэ хоёрын төвшин тэнцүүлсэн ийм хийц байх хэрэгтэй байхгүй та хэдийг гарч ирээд суулдаг шүү дээ. Ингээд нал дүүсгэн шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийн тэрийг би ер нь бол энэ танаа энэ хийцийн хамгийн чухал хийц гэж үзээд байгаа байхгүй хэсэг гэж үзэж байгаа байхгүй. Давхар шал гаргаж ирээд
ямар нэгэн одоо хөдөлгөөнд нугсан холбоо байлаа гэхэд эргүүлээд энэ төвшингийн зүг нийлүүлэх гэдэг юм. Тэр нь одоо нөгөө тэрэгцтэй эргээ явах замын нөгөө тохиргоо тэр нь болохоор 20 мм гэдэг юм байлээ. 20 мм дээр бол тэрэгцэр бол ямар нэгэн байдлаар саадгүй явах бололцоотой. А доод нь болохоор нэг 4 санж үсэж байгаа. Тэрэн дээр болохоор юм налуу юм хил маягийн байж байгаа. Дотроос нь түлхээ гараад ирэх боломжтой. А буцаага хураахад ингээ хурагдчихдаг. Тэр нь доотлын яг далгаасан дээр дээдл дээр болохоор 5 мм-ийн зай үсэж байгаа. Яг зурган дээр ясаа үсгэд. А ерөөсө шулуунаар гарч ирэх ийм хил гэх гэдэг юм тий. Хил гарч ирээд доош унана. А доотлол нь болохоор бас яг тийм зарчмаар унаад тэгэхдээ тэр хоёрын зааг гэж давхар юу үсээд байгаа ш. Тэрэн дээр дахиад жижиг юм хил ингээ хураагдсан байхад тэр та нөхрий бүгэлдсэн тийм байдлаар гарч ирж байгаа. Ер нь бол их чухал сэдвэлтэй. Одоо монголч тэрэгцтэй гэж чинь автобус нь буу сугаасаад зүгээр годомжаар явж чадахгүй шүү дээ. Автобус компаниуд түрүүний хэлээд ирсэн тэр тогтоол биелүүлэхгүй байх шиг байна те. Танай автобус компанид чинь тэгээд энийг өөрийнхөө автобусанд хийх гэдэг юм те. Тий, одоо үйлдвэрлэж байгаа автобуснуудад хийх боломжтой. За тэгээд сая хэлсэн санаануудыг бас тавигдах шаардлагуудыг хангаад хийгээд үз. Маш их чухал сэдв байгаа те. За хоёр дуусах бүгдээр иргэд уулзцгаая. 100% нэг дугаар дэмжигдлээ. Хоёр дуусах бүгдээр иргэд уулзцгаая. Улаанбаатар хотоос оролцож байгаа манай автобусны инженерүүд маань яг одоо 2 дугаар шатанд орох эрхийн бичгээ аваа гараад ирсэн байна. Баяр үргээ даагуурт. Баярлалаа. Шүүгч даагуурын бүтээл дээр ямар шуухан байдалтай хандж байна? Ер нь бол би өөрийгөө бас танилцуулчихъя. Би бол Бацаа гэдэг таны эмгс компанид өргөн цахилгаанч гэдэг. Нодлон 2012 онд яг залуу зохион бүтээгч 2013 оны тэмцээнд төрүүлсэн. Тэгээ ер нь бол зүгээр бит хоёр оюутан багтаа Монголын олон нийтийн телевиз зохион байгуулалт Робокон тэмцээнд нэг баг болж ордог байсан. Тэгээ өнгөрсөн жил манай таны эмгс баг төрүүлсэн. Тэгээ энэ жил ч гэсэн манай найз өөрөө бас Экобус гэдэг автобусны компанид ажилладаг. Тэгээ автобусанда боломжтой асуудлаа бид нар ингээд оюутан байхдаа нэг багт ингээд хүчин зүтгэжсэн бол одоо ингээд нэг бүтээл дээр дахиад хүчин зүтгэх одоо шатанд орлоо. Бид нар бас эхний шатанда тэнцлээ. Манай нэвтрүүлэгт оролцож байгаа бүх зохион бүтээгчдээс таагуур бол хүчтэй өрсөлдөж хүчтэй баг гэдгээ мэдрүүллээ. Робокон тэмцээн за тэгээд та хоёрыг бас залуу зохион бүтээгч 2014 холбосон маань амжилт хүсье. 2 дугаар шатанда бүтээлээ авчирна. Яг тэр бүтээлээрээ эргээд энд уулзсан. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Jamda